Сайн уу? За өглөөний мэнд. Өнөөдөр 3 сарын 29. Тэгээд Улаанбаатар руу одоо захиалга явуулах гад Хинтээ аймгийн вокзал руу одоо автобус руу явж байна. Явах гад одоо ингээ бэлэн болцсон байна. Өчигдөр бичлэг хийж чадаагүй. Маш их ажилтай. Одоо Улаанбаатар руу бүр 4 хайрцаг захиалга бэлтгэхэд тэг бүр нэлээ ачаалттай 12 өнгөрөөгөөд дууссан. Өдөр эхлээд тэг одоо энийга Улаанбаатар руу шинэхнээр нь одоо захиалагч нартаа хөргүүлэх гээд ингээд байж байна. Сая юунда өгчлөө. Өчтөр аав надаа хөл өрийн гурилтай талах захиалсан баггүй. Тэгээд аав ээжийнхаа захиалгыг авчиж өгөхгүйд тэгээ явж байна. Хинтийн хэрлэн орооллын жүржгээд хүнсээ дэлгүүрээдэг штэ. Тэнд бас зөвхөн яв маань худалдаалагддаг байхгүй. Тэгээд үлдэгдэл байна уу? Дахиж авахаар байна уу гэд орсон чи юмгүй болцсон байна манайх. Тэгэхээр өнөөдөр ороо бас үйлдвэр дээр ажиллах юм ээ. Өчигдөр очиж дэлгүүрээс бас залгасан. Хэд хэдэн бүтээгдэхүүн авъя, танах дууссан байна гэд. За тэгэхээр өнөөдөр би юу юм бэ? Одоо очиж хүүхдүүдэд аялуулж, хоол ундыг хийж өгч, хувц өнрийг зохицуулчаад ойдол дээр ирээд нөгөө захиалга дуусгах нь сургалтынхаа бичлэгийг үргэлжлүүлнэ. За тэгээд оройн цагаар өдөөс хойш дахиж үйлдвэр дээр ирээд 2 дэлгүүрийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй байна. Тэгэхээр бас ажилтай л ах. За тэгээ буцаад гэртээ ирээд хүүхдүүдэд эргэлүүлж жаал гівтж жагаад босож өндөгтэй талхыг нь шарж өгчөөд жижиг охиноо аваад урлан руугаа явсан. Тэгээд манай охин юу их юм би гэхээр би ч нэг ажил өгье гэж хаад өөдснүүдээ нэг жижигхэн индүүтэйгээ өгөөд айгуу гоё эмхлээ зэгцэлч гэсэн чи айгуу дуртай хийсэн. За тэг ямар ч исэн өнөөдөр бодож сансан ажлуудаа гүйцэтгээд ер нь дууссан. За өнөөдөр тэгээд норма биелүүлээд хормогчон дууслаа. Хормогч маань хараа. Карман энд олс шахсан. За тийм хөрх нөгөө үнэг нь энэ доор орсон шүү дээ. Дэгдэхэтээ. За тэгээд даавын хормогч маань ингээд өмсөнгүүт нэг иймэрхүү харагдах нэ. Араасаа бас ийм харагдах байна.